Айдас ба сургамж толилуулж байна. Доорх ярих зүйл Монгол улсад болоогүй бөгөөд зарим хүний нэрсийг өөрчилсөн болно. Шөнийн ойд хүлээсэн хэн нэгэн. Би одоо 32 настай. Энэ явдал надад их сургуулийн 2 дугаар курст байхад буюу бараг 12 жилийн өмнө тохиолдсон юм. Хүмүүс сүнс чөтгөр гэж ярихаар үргэлжлэн нэгээд өнгөрдөг байлаа. Гэхдээ тэр шөнөөс хойш миний ертөнцийн үзэх үзэл бүр мөрсөн өөрчлөгдсөн юм. Би одоо ч гэсэн харанхуй ойд ганцаараа үлдэхээс үхтлээ байдаг. За ингээд та бүхэнд юу болсныг эхнээс нь ярьж өгье. Тэр нэгэн зам бид дөрвөлээ ууланд аялж майхантай онохоор шийдсэн юм. Би болон миний багын найз болд бас манай ангийн 2 охин. Бидний очихоор төлөвлөсөн газар хотоос 4 цаг орчим давхиад очдог. Уулын гүнд байрлах, хүн амтан баг очдог зэлүүд нуур байлаа. Баасан гаригийн орой хөдөлж тэндээ очиход аль хэдийн ханхуй болчихсон байв. Гэхдээ зуны шөнө болоод ч тэрөө тэнгэрт од дүгчихсэн нэг л гоё ямглан. Бид машинаа нуураас холовгүйхэн модон дунд үлдээгээд нуурын эрэг дээр очиж майхнаа барьлаа. Гал түлж, өгжим тавиад л шаараараа гунгаа элдвиг ярилцаж суулаа. Шөнийн 2 цаг өнгөрч байхад октод ядарлаа гэд майхан лугуу унтахаар орцгоов. Харин болдоо бит хоёр галын дэргэд хамхилж жаахан хууч үлдсэн юм. Тэр үед л хамгийн анхны хачирхалтай зүйл ажиглагдсан. Бид хоёрыг сууж байгаад гинт ойн гүнээс бидний арт талын моддын дундаас ямар нэгэн зүйл хуурах чимээ гарлаа. Яг л том биетэй амтан хуурай модны мөчөр дээр гიშгэх шиг тасгийх чимээ гарав. Болдоо бит хоёр бие биелүүгөө арснаа. Ямар нэг амтан бидтэй гээд тоосонгүй. Гэтэл хэдэн минутын дараа тэр чимээ дахин гарав. Энэ удаад арай ойроос. Би шууд галын гэрлээс холдож харанхуй руу нүд өнөлгөн харахыг хичээсэн ч юу ч харагдсангүй. Хөөе. Чи гарч идэн асаагаад тусгаад үзтээ гэж болд шивнэлээ. Би чидэнгээ асаагаад моддын цуг гэрлээ гүйлгөв. Модны их би буц өгнөөс өөр зүйл харагдсангүй. Гэхдээ яг гэрэл унтраахын өмнөхөн нэг бүдүүн модны араас ямар нэгэн уулаан 2 жижигхэн зүйл гэрэлд гялсгах шиг болсон юм. Яг л амтны нүд шиг. Гэхдээ амтны нүд улаанаар гэрэлтгүй шүү дээ. Ногоон эсвэл шарал байдаг. Бид хоёр шууд айж галаа унтраад майхан лугаа орцгоосон юм. Майханд орсны дараа би хэсэг хугацаанд нойр хөлж хэвтлээ. Октод маань аль хэдийн унтчихсан болож хурхираад эхэлсэн байв. Гадаа намгүй. Зөвхөн нуурын ус эрг мөргөх зөөлөн чимээл сонсогдоно. Гэтэл шөнийн 3 цаг 30 минутын орчим гадаа өвс шаржигнах чимээ дахин гарч эхэллээ. Энэ удаад ямар нэгэн амтан биш. Яг л 2 хөлөөрөө алхаж байгаа хүн шиг чимээ байв. Тэр чимээ бидний майхныг тойрч алгаад байх нь тэр. Би амьсгаагаа төвжиж хөдөлж чадахгүй хэвтэж байлаа. Зүрхмийн зээжиндээ багтахгүй л өгчөж үлс чихрав. Тэр хөлийн чимээ майхан яг миний хэвдэж байсан талын ханан тулж ирээд зогслоо. Би гаднаас ямар нэгэн зүйл майхны нэнгэн давууг шүргэж байгааг мэдэрсэн. Тэгээд маш хачирхалтай. Хүн хийхэд хэцүү, тийм нэг сонин амьсгаадах дуу сонсогдож эхэллээ.
Яг л хоолоонд нь ямар нэг юм тэгэлжсэн иржинсэн маш гүн амьсгал. Би болдыг сэрийх гэд нудрах гэсэн ч гар минь хөдөлсөнгүй. Яг л нойрон дунд сүнсэн даруулдаг шиг би минь саажиж орхисон байлаа. Тэр үед майхны цахилгааныг доош наажмаар нээх чимээ дуурхан тэр. Би нүдээ томруулан харвал цахилгаан дөнгөж 5 см орчим нээгдсэн байлаа. Гэтэл гаднаас ямар нэгэн урт яс арьс болсон цав цагаан хуруу орж ирээд цахилгаан руу зүглэж байв. Би дэсэлгүй. Хой! Гэд байдгаараа хашгирчихсан. Тэр доороо миний бие тавигдж болдч зовцсон сэрлээ. Охтууд маань ч гэсэн орилж босч ирэв. Майхны цахилгааныг татаж байсангаар тэрхэн зуурт алга болж гадаа нөгөө хөлийн чимээ мод руу маш хурдан гүйхэн сонсогдсон. Бид дөрөв хутга гарч идэнгээ бариад чичирч сууцгаалаа. Хинэн ч майхнаас гарах зөрөггүй байв. Бид өглөө болтол бие биенээ наалж нэг ч нүд анилгүй хүлээсэн юм. Өглөө нар мандсны дараа бид арайхийн давширж майхнаас гарлаа. Гадаа орчин яг л юу ч болоогүй юм шиг маш сайхан сэлмэг байв. Гэхдээ майхны эргэн тойрон шалгахад миний харснаар бол хөлийн мөр байсангүй. Магадгүй өвс ихтэй байсан болохоор мөр үлдээгүй байж магадгүй юм. Бид шууд л буцаар шийдэж ачаагаа баглаад машин руугаа алхав. Машин нуураас 500 орчим метрийн зайд битүү модны дунд байсан юм. Машиндаа төгөж очиод бид дөрөв үг дуурахч тэнглгүй гацаж орхисон. Машины маань дөрвөн дугуйг дөрүүлэнг нь хутгаар сэжээ тагалчихсан байлаа. Машины цонх, толинууд дээр ямар нэгэн шавар эсвэл шороотой цусаар урт нарийн хурууны хээ гарын мөрнүүдийг битүү дарчихсан байв. Тэр гарын мөр яг л шүн гарсан нөгөө урт яс арьс болсон хуруунуудын хээтэй таарч байсан. Бид утасныхаа сүлжээг шалгахтал юу ч байсангүй. Ингээд машина тэнд нь үлдээгээд төв зам руу гарахаар 4 цаг орчим мой дундуур алах хэрэгтэй болсон юм. Тэр 4 цагийн алхалт миний амьдралын хамгийн аимшигтай урт хугацаа байлаа. Учир нь биднийг алах үед он гүнээс яг бидэнтэй параллель шахуу хэн нэгэн дагаж алхаад байгааг бид бүгд мэдэрч байсан. Модны мөчөр хугарах чимээ, нөгөө нэг муухай хэржигнэн амьсгалах чимээ хаяа нэг сонсогдож байлаа. Гэхдээ хэн ч эргэж арах зориггүй, зүгээр л чимээг өхөн хурдан урдан алхаж байсан юм. Бид дөрөв төв зам руу гарч азар нэгэн ачааны тэрэгтэй таарч аврагдсан. Хотод ирээд мэдээж цагдаа дуудлага өгсөн. Цагдаа нар маргааш нойд очиж машиныг нь шалгасан ч тэнд ямар ч хүний улмаар байхгүй байна. Зүгээр л та нар өөрсдөө ямар нэгэн хэрэгт орооцолтоод зохиосон түүх юм шүү. Гэт хэргийг хаасан. Тэр машиныг буцааж авчрахын тулд бид чирэгч дуудаж бөөн зардал гарч байж үлээ. Дараа нь би тэр машинаа шууд л зарчихсан. Дахиж унахыг ч хүсээгүй. Гэхдээ би нэг зүйлийг л баттай мэдэнэ. Тэр шөнө бидний майхан нээх гэж оролцсон машины дууг хагасан тэр зүйл хүн байгаагүй. Хүн эзэж тийм урт, цагаан, эвгүй гартаа байх боломжгүй. Мөн ойд биднийг 4 цаг дагахтаа ганц ч удаа ил гарч ирээгүй. Яг л модноос модны хооронд ямар ч чимээгүй шахуу сүйдэгнэн явж байсныг бодохоор одоо ч гэсэн миний шаруус босдог. Хэрвээ тэр шөнө би сэрүүн байгаагүй бол, хэрвээ тэр зүйл майханд бүрэн орж ирсэн бол бид дөрөв өнөөдөр ингээд амьд суух байсан болов уу? Тэр зүйл одоо ч гэсэн тэрхүү нуурын эрэгт ойн гүнд өөрийнхөө дараагийн золиосыг хүлээгээд сууж байгаа байх.